ошруулан ухуулагчдаа тарааж төрийн байгууллагын нэр барьж сонгуулийн хуулийг ноцтой зөрчиж байна хэмээн мэдгдлээ. Түүнчлэн ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль алдаа дутагдaltaй байна хэмээн шүүмжилж байна. Илбэгдэрч маань Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуул болоход хэдхэн хоног үлдээдгүй энэ үед ардчилсан намаас Монгол Улсын ерөнхийлөгчид нэр дэвшигч Илбэгдэрч сонгуулийн тухай хууль зөрчиж байгаа талаар Монгол Ардын намаас албан ёсны мэдээлэл хэлээ. Тэд өмнө нь ч бас ардчилсан нам сонгуулийн сурчлагаа хийхдээ Монгол Улсын үндсэн хууль зөрчиж Монгол Ардын намаас нэр дэвшигч Батэрдний нэр хүндэд халдсан тухай мэдээлэл өгч байсан. Тэгвэл энэ удаа тэд сонгуулийн сурчлагын явцад гарч буй хэд хэдэн зөрчлийн тухай баримт бэлгэн мэдээлэл хэлээ. Энэ ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дээр бол альва нэгэн нэр дэвшигч хандив тусламж авах нь нээлттэй заагдсан зүйл байдаг. Гэхдээ төрийн болон төрийн бус байгууллагууд төрийн өмчт үйлдвэрийн газраар хүчээр одоо хандив авах ийм асуудал бол хуулиар хориот юм аа. Гэвч одоо бас нэр дэвшигч маань ийм одоо хандивын утсыг гаргаж төрийн өмчт болон төрийн байгууллагуудаар явуулж байгаа нь бол хууль зөрчил үйлдэл гэж бид ингэж бодож байгаа. Аливаа нэгэн хүний одоо сонгогдох ирэх үзэл бодолт нь бол санаатаа нөлөөлж тэдгээрт бол ажлын байрны дарамт бий болгож улмаар цаашдаа ажлын хариуцлага тооцох юм одоо зорилго агуулж байгаа гэж бид үзэж байгаа. Монгол Улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 15-д нь заасан заалтыг бол ноцтойгоор зөрчиж байна гэсэн ерөнхийд агуулгатай гомдлоо байна. Энэ гомдол нь болохоор нэгдүгээрт сонгогчдын нэрсийн жигсаалтыг тухайн нам болон хамтарсан нам эвслийн хүсэлтээр сонгуулийн ерөнхий оргоноос захин хэлбэрээр нэг удаа олгоно. Түүнийг ховлож ойшруулах нь өөрөө хуулиар хатуу хоригдсан байгаа. Гэтэл ардсан намын одоо сонгуулийн иш штабаас одоо сонгогчдын нэрсийн жигсаалтыг иймэрхүү хэлбэрээр ховлоо ойшруулах байдлаар бүх ухуулагч нартаа хүргүүлсэн. Үүнийгээ сонгуулийн сурчлаганд ашиглаж байгаа нь бол хуулийг ноцтой зөрчиж гинэ гэж үзэж байгаа. За мөн түүнчлэн ардсан намаас явж байгаа энэ нэрсийн жигсаалтыг бариад явж байгаа ухуулагчд маань юу хэлж явж байна гэхээр аймгийн сонгуулийн хорооноос явж байна, тулгалт хийж байна гэсэн нэрийдлэр төрийн байгууллагын нэрийг ашиглах замаар хууль бус үйлдэл хийгээд байгаа нь өөрөө үйлдэлээр илэрж байна. Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33-7-16 гэж заалт байна. Энэ заалт маань ямар утгатай заалт юм гэхээр төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн болон орон нутгийн өмчид, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, хүмүүнлэгийн болон буйны шашны байгууллага, санал авах байр болон сонгуулийн хороонд ажиллах байранд сонгуулийн сурчлагын явуулахыг хориглоно гэсэн заалт байна. За энэ бол мэдээж орон нутгийн сонгуулийн хуульдч, улсын хурлын сонгуулийн хуульдч байдаг заалт тийм ээ. Энэ дээр ямар заалт зөрчигдөж байгаа нөхөр Монгол Улсын ерөнхийлөгчид нэр дэвшигч Монгол Улсын ерөнхийлөгч Илбэгдэрч Орхон аймагт ирж ажиллахдаа Уурхаачин багт байрлах Эрдэнэ цогцлбор сургууль дээр байрлаж байгаа сонгуулийн санал авах хэсгийн байранд мөн сонгуулийн хэсгийн хороо байрлаж байгаа байранд иргэд сонгогчтой уулзалт зохион байгуулсан. Энэ уулзалт зохион байгуулсан зүйлийг бол бид сонгуулийн аймгийн сонгуулийн хороо болон Орхон аймгийн цагдаагийн газарт бол гомдлоо гаргаж өгсөн. Энэ нь бол одоогийн байдлаар бол бидэнд бол сонгуулийн хорооноос бол ямар нэгэн тайлбар ирээгүй байна. Орхон аймгийн цагдаагийн газраас бол шийдвэрлэгдсэн шийдвэр нь бол ирсэн. Энд бол Орхон аймгийн Монгол Ардын намын хорооны дарга Батлууд танаа намаас гаргасан Монгол Улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33-7-16 дахь заалтыг зөрчиж ардсан намаас сонгуулийн сурчлагаа явуулж уулзалт зохион байгуулсан гэх гомдлыг шалгаж уг үйлдэлд арга хэмжээ тооцоолохоор аймгийн шүүхэд материалын шилжүүлсэн болно гэсэн. Ерөнхийдөө бол энэ сонгогчдын нэрсийн жигсаалт гэдэг маань бол өөрөө бол хувь хүний нууцтай холбоотой асар нууц мэдээлэл байдаг. Энэ дээр юу байдг вэ гэхээр одоо сонгогчийн өөрийнх нь овог нэр байгаа. Дээрээс нь оршин суугаа газар байгаа. Тэгэхээр хувь хүний нууцыг бол хуулиар хамгаалдаг. Тэгэхээр энэ нууцыг бол яг одоо эрх бүхий байгууллага хөвлөө ойшруулах хэрэгтэй боловч одоо эрхэхгүй байгууллага одоо хөвлөө эрхэхгүй байгууллага хөвлөө ойшруулах замаар иргэний нууцд халдж байна гэж манай Монгол Ардын намын хорооны зүгээс үзэж байгаамаа. Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд ардсан намаас нэр дэвшигч Монгол Улсын ерөнхийлөгч Захиагийн Илбэгдэрч мөрийн хөтөлбөрийнхөө хамгийн ихэнд улс орны албан тушаалтны засаглалаас хуулийн засаглалд шилжүүлнэ. Хуулийг албан тушаалтан захирдаг биш албан тушаалтан хуулийг захирдаг болгоно хэмээн тэмдэглэсэн байна. Тэгвэл ерөнхийлөгч маань хэр хуулиа захин биелүүлдэг болохыг одоо харахал хүртлээ хэмээн өнөөдрийн хэвлэлийн хурлыг зохион байгуулсан Монгол Ардын намын гишүүд ярьж байна. Өнөөдөр Баян Өндөр